За та бүхэндээ энэ сайхан өглөөний мэнд хүргэе. Сайхан өглөө байна. Тэгээд өнөө өглөө чин намайг өсгсөн, хүн болгосон аавын маань асгарсан өдөр. Одоо би аавгүйгээр тэгээд 26 дахь жилдээ ороо явж байна. Тухмаан эзэнгүү болоод зулаа дээр маань үнэрлэх хөнгөө болоод ингээ 26 жил явсан байх нэ. Тэгээд би аюу хийнэдэг. Ер нь л хийнэд муутай байсан. Жохон бахасаа л аюу хийнэдэг. Тэгээд аав маань мэдсэн юм шиг 4 сарын 1-нд ингээ өнгөрсөн. Ер нь би энэ муудажсэн гэсэн хүүхдүүдээрээ хөлдөө газар авахуулахгүй ямар ч гэсэн хаврын өөр газар жоохон гисгээр явна гэж ярьжсэн. Тэгээд 4 сарын 1-нд өнгөрсөн юм аа. Тэгээд энэ хагас бүтэн сайнд бас хааш нэгдэн гэж зурагтаар ярьж лээ. Тийм мэдээлэл лээ. Тэгээд энэ дэлхийд одоо төрхөө хугацаанд ирсэн хүн гэдэг амтанд бол дайн дажин хэрэггүй л санагдах юм дөө. Цагаас өмнө хүмүүсийг хүлээд хинт ч ямар ч хэрэгтэй тэр хүмүүс жамаараа амьдрал явахад яадаг юм бол доо гэж бодсоох юм уу. Тэгээд хүн чинь ямар 500 жил наслах биш, 100 жилч бараг наслах биш. Одоо яг цаг үе өөр болоод бас гайгүй л болж байгаа. Гэхдээ л 500 жил наслахгүй зү. 100 жил наслахгүй зү. Тэгээ одоо яасан гэж ингээл дайн дажин болоод хүрийг өнчрүүлээл, хань ижлийг салгаал, үр хүүхдийг аав ээжгүй болгоол ингэх хэрэг ямар хэрэг байна тий. Зүгээр л энэ ертөнцийн дээр ингээд тайван төр зургийн ирсэн зочин юм чинь. Жохон тайван амар амгалан жохон зүгт байж байгаа л явцгаач хансан гэж боддгийм штий. Энэ гэхдээ миний л бодол бах таа. Та бүхэн минь өнөөдрийг сайхан өнгөрүүлээрээ. Маш сайхан өдөр байна, өглөө байна. Та бүхэнтэйгээ хуваалцж байгаадаа маш их баяртай байна. Одоо тэгээд ажил руугаа ороод сайхан лагаасан. Тэгээд та бүхэндээ эрүүлийн амар тайван сайн сайхан энэ бүхнийг инээд баясал өдөр өдрөөр хас жаргалтай өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Баярлалаа.